Та мөрөөдлийнхөө төлөө амьдралдаа хамгийн эрхэм зүйлээ золиослж байсан. Зарим хүмүүс амжилтанд хүрэх ганцхан боломжийн төлөө бүхнээ зориулдаг. Беларусь улсын 26 настай Вера Кравцова хэмээх бүсгүй ч мөн адил. Тэр амжилттай дуучин модель болохыг мөрөөддөг байсан бөгөөд тэрхүү мөрөөдөл нь түүнийг хизээж төсөөлж байгаагүй аимшигтай зам руу хөдөлсөн. Үнэн дээр Вера ирээдүйтэй модель дуучин байсан. Карьерийнхаа төлөө гэр бүл эх орны орхин шинэ боломж хайхаар явж. Эцэг эх нь түүнийг алхан тутамд нь дэмждэг байсан ч нэг л өдөр Вера ор сурггүй алга бол. Түүний гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьсан хамгийн сүүлийн зурвасанд би Тайландд байна гэж бичсэн байлаа. Удалгүй гэрийнхэнд нь үл таних хүнээс дуудлага ирв тэрхүү хүн Вера Мянмарт нас барсан. Гэж хэлээд цогцыг нь буцаж авахыг хүсвэл их хэмжээний мөнгө төлөхийг шаарджээ. Гэр бүлийнхэн нь мөнгийг нь багасхыг оролдтол бүрч аимшигтай мэдээ сонсов. Тэдний хэлснээр Верагийн цогцыг аль хэдийн чандарлаж дотор эргэтнүүдийг нь зарчихсан аж. Тэгвэл үнэндээ Верад юу тохиолдсон юм бол? Вера Кравцова 1998 оны 12 дугаар сарын 31-нд Беларусын нийслэл Минск хотод төржээ. Найзууд нь түүнийг хөдөлмөрч сайхан сэтгэлтэй, гэхдээ хүмүүст хэтэрхий амархан итгэдэг жаахан гинэн нэгэн байсан гэж дурсдаг. Тэр багасаа урлагт дуртай байсан тул хөгжмийн сургуульд суралцаж, дуулах болон үлээвэр хөгжим зэмсэг тоглож сурсан байна. 2017 онд Минск хотын нэгэн клубт зохион байгуулагдсан дуучдын тэмцээнд тэр оролцжээ. Энэхүү тэмцээн нь Voice Show-ны хэв маягийг дуурайсан байсан ч албан ёсны франчайз биш байсан. Тэр томоохон шагналд хүртээгүй ч нутгийнхаа хүмүүсийн дунд авьяастай ийдэг охин гэдгээрээ танигдсан байлаа. Их сургуулиа төгсөд Вера Оросын албаны улсын Санкт Петербург хот руу нүүж чөлөөт уран бүтээлч модель болж ажиллав. Тэр маш их хүсэл мөрөөдөлтэй адал явдал дуртай нэгэн байсан бөгөөд өмнө нь Вьетнам, Хятад, Индонез зэрэг орноор аялаж модель карьерийнхаа замыг бүрдүүлж байж. Түүний Instagram хуудсан дээр мэргэжлийн зураг авалтууд том мөрөдөлтэй залуу бүсгүйн дүр зураг харагдаж байлаа. Ээж нь зураг бүрийнхэн доор Хятад дахь хамгийн үзэсгэлэнтэй охин минь хэмээн сэтгэл үлдээдэг байсан нь охиноо ямар их дэмждэг байсныг илтгэв. Гэхдээ олон залуу уран бүтээлчдийн нэгэн адил Вера карьерийнхаа жигэн боломжийг олох гэж ихээхэн тэмцэж байлаа. Тэр кафе, ресторануудад ажиллаж, хаяа модель хийх ажил авч, мөрөөдлөө орхилгүй үргэлж нэг л өдөр бүхнийг өөрчлөх боломж ирнэ гэж итгэдэг байсан. 2025 оны 9-р сард Верагийн удаан хүлээсэн боломж ирсэн мэт санагджээ. Тэр өөрийгөө моделийн агентлаг гэж танилцуулсан хүмүүсээс цахим шудан хүлээн авсан байна. Уг зорвост эрхэм Вера манай шинэ коллекцид модель болж хамтран ажиллах санал тавьж байна гэж бичжээ. Тэд өөрсдийгөө тансаг зэрэглэлийн брэндтэй хамтардаг гэж танилцуулан Вераг нүүр царайгаа болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ бол Верагийн олон жил мөрөөдөж явсан боломжтой яг адилхан сонсогдов. Удалгүй агент гэх нэгэн хүн эхний туршилтын зураг авалтанд Тайланд руу нисээд хүрээд ир гэж хэлжээ. Мэдээж Вера эргэлзсэн, хин чин саналд эргэлзэх нь ойлгомжтой. Гэхдээ амжилттай модель болох мөрөөдөл нь түүнийг энэ эргэлзээгээ даван туулахад хүргэсэн. Ингээд 2025 оны 9-р сар тэр Беларусь улсаас нисэн явхдаа би та бүхнээрээ бахархуулах болно хэмээн гэр бүлийнхэндээ амлажээ. Ингээд бүсгүй 2025 оны 9-р сарын 12-нд Тайландд газарджээ. Тайландын цагаачлалын албаны бүртгэлээр тэрээр автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжөөр ганцаараа хил нэвтэрсэн нь батлагдсан байдаг. Дараагийн 8 өдрийн турш Вера Бангкок хотод байж гэр бүлийнхэнтэйгээ тогтмол холбоотой байсан тул бүх зүйл хэвээ мэд харагдаж байсан. Гэвч эндээс л бүх зүйл бүрхэг болж эхэлдэг. Тайландын цагдаа нар нэг зүйлийг маш тодорхой мэдэгдсэн. Вера Тайландын нутаг дэвсгэр дээр хулгайлагдаагүй. 2025 оны 9-р сарын 20-ны өглөөний 7 цаг 20 минутанд тэрээр Thai Airways компани нислэгээр Бангкок хотоос Мянмарын Янгон хот руу өөрийн хүсэлтээр ниссэн болохыг албан ёсны бүртгэлүүд харуулжээ. Хяналтын камерын бичлэгдээр Вера ганцаараа шалган нэвтрүүлэгцээр 50 алхаж байгаа нь хүртэл үлдсэн байдаг. Тиймээс Тайландын эрх баригчдын үзэж угаар түүн тохиолдсон бүх зүйл Тайландыг орхисны дараа болсон байна. Харин хамгийн том асуулт бол түүний зураг авалт Мянмарт болно гэж түүнийг хуурсан. Эсвэл Тайланд биш, Мянмарт очиж ажил олгогчтойгоо уулзна гэж итгэсэн. Үүнийг өнөөдөр хүртэл хинж баттай мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Янгонд буусан даруйд бүх зүйл оронгороо эргэсэн.
Мингмарт буусныхаа дараахан Вера хүний 8-ны бүлэглэлийн гарт орсон. Тэд хамгийн түрүүнд түүний пассворд болон гар утсыг нь хураан авсан байна. Ингэснээр Вера хэн болохоо нотлох ямар ч бичиг баримтгүй, тусламж хүсэх ямар ч боломжгүй болжээ. Дараа нь түүнийг Мингмар Тайландын хөлийн орчин байрладаг алдартай цахим залилангийн цогцлборуудын нэг лүү аваадсан байна. Эдгээр нь жирийн гэмт бүлэглэл биш, Хятадын зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ болон орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд хамтран ажилуулдаг аврах том гэмт хэргийн үйлдвэрүүд. Өөрөөр хэлбэл Вера зарагдсан байжээ. Ийм бүлэглэлүүд хүний 8-ны хохирогч бүрийг ойролцоогоор 14-өөс 20 мянган доллараар худалдаж авдаг гэсэн тооцоо байдаг. Верагийн утсан газар моделийн агентлагтай ямар ч төстэй зүйл байгаагүй. Асар том хашаагаар хүрээлэгдсэн олон зуун барилга харуулын цамхаг зэвсгэлсэн хамгаалагчтай аврах цогцлборууд. Гаднаас нь харахад жирийн бизнес парк шиг, харин дотор нь жинхэнэ там. Тэнд байгаа хүмүүсийг өдөр бүр 16-аас 20 цаг ажилуулдаг. Өрөөнүүд нь агааржуулалт муутай. Цонхон дээр нь өргөс төмөр татсан байдаг. Хөдөлгөөн бүрийг нь камер хяндаг. Өдөр бүрийн зорилтоо биелүүлж чадахгүй бол төмөр саваагаар зодох, цахилгаанд цохиулах, өсгөх, ганцаарчилсан харанхуй өрөөнд хорих зэрэг харгас шийтгэл хүлээдэг. Гэхдээ Вера үзэсгэлэнтэй шаргал үстэй байсан тул түүнийг өөр ажилд ашиглаж. Түүний үндсэн даалгавар бол өөрийгөө үзэсгэлэнтэйгээр зураг авах. Олон нийтийн сүлжээ ашиглах, танихгүй ирчүүдтэй сэтгэнэх. Өсгүүгээр болзооны аппликейшнүүдээр хурамж аккаунт нээлгэж, ганцаарсан ирчүүдийг өрхөдөхийг шаарддаг байж. Гэхдээ энэ зөвхөн эхлэл байсан. Жинхэнэ зорилго нь тэдгээр ирчүүдийг итгүүлсний дараа хурамж криптовалютын хөрөнгө оруулалт хийхэд ятгах явдал байсан. Тэдний ашигладаг аппликейшнүүд маш жинхэнэ мэт харагддаг ч үнэндээ бүх мөнгө нь гэмт этгээдүүдийн хяналтанд байдаг байж. Энэ төрлийн луврыг дэлхийд даяар пиг баачринг буюу гахай таргалуулаад дараа нь нядлах схем гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эхлээд хохирогчийг хайр халамж итгэлцлээр таргалуулж дараа нь хадгаламж хөрөнгө бүхнийг нь нэг дор залилж авдаг гэсэн үг. Ингэж Вера өдөр бүр олон мянган долларын залилан хийх ёстой болсон. Хэрв зорилтоо биелүүлж чадахгүй бол түүнийг харгасаар зоддог байсан. Ихтэй зодор нь хамгийн амжигтай нь биш, олон удаа бүтлгүүтвэл илүү хүнд шийтгэл хүлээн. Тухайлбал өөр илүү харгас нөхцөлтэй төв рүү дахин худалдах, эсвэл бүр хүний эрхтний 8-ны сүлжээнд шилжүүлэх тухай хүртэл яриа байдаг. Эхний үед Вера гэр бүлийнхэнтэйгээ маш богино хугацаанд хатуу хяналтын доор холбоо барих боломжтой байсан ч хэрвээ болсон явдлыг хэн нэгэнд хэлэх гэж оролдвол тэр боломжийг нь бүр мөсөн хаадаг байж. Тиймээс 2025 оны 10 дугаар сарын 4-нд тэр өдрөөс эхлэн Верагаас ямар ч холбоо байхгүй болсон. Гэр бүлийнх нь хэдэн 7 хоногийн турш ямар ч мэдээ авч чадсангүй. Тэд охиноо хаана байгааг амьд эсхийг нь ч мэдэхгүй байлаа. Удалгүй үл таних хүмүүс тэдэнтэй холбоо ирсэн, тэдний шаардлага ганцхан байлаа. $500 мянган төл тэгвэл Вераг буцааж өгнө. Ийм их хэмжээний мөнгийг богино хугацаанд олох ямар ч боломж гэр бүлд нь байгаагүй. Тэд танил тал төрөл садан найз бүхэд бүхнээсээ тусламж хүсэж мөн Беларусь улсын гадаад хэргийн яам элчин сайдын яамтай холбогдсон дипломат шугамар охин аврахыг оролдсон байна. Мөн барьцааны мөнгийг бууруулах талаар хүртэл хэлэлцээ хийхээр оролдсон. Гэвч тэдний хариуд сонссон зүйл нь бүрч аимшигтай байлаа. Барьцаалагчид дахин холбогдохдоо Вера нас барсан. Дотор эрхтнүүдийг нь зарсан, цогцыг нь чандралсан. Буцааж өгөх зүйл үлдээгүй гэж мэдэгдэжээ. Энэ мэдээ гэр бүлийг нь бүрэн сүрүүлсэн, гэхдээ энд маш чухал нэг зүйл вэ. Эдгээр мэдээллийг өнөөдөр хүртэл хинж аль бие ёсоор батлаагүй. Беларусын гадаад хэргийн яам Вераг нас барсан гэж ус орсоргүй алга болсон хөнгөсөн бүртгэлтэй хэвээр байгааг мэдгдсэн байдаг. Зарим шинжээчдийн үзэж угаар гэмт этгээдүүдийн хэлсэн нас барсан, эрхтнийг нь зарсан, чандралсан гэх мэдээлэл нь гэр бүлийг айлган сүрдүүлж мөнгө авах гэсэн дарамтын арга байж болзошгүй гэж үздэг. Гэхдээ ийм төрлийн хэрэгт барьцааны мөнгө төлөөд суллагдсан хүмүүс үнэхээр байдаг. Верагийн хэрэгээс хэдхэн сарын өмнө Хятадын иргэн Хуан нэртэй залуугийн ар гэр ойролцоогоор $48 мянган төлсний дараа тэр суллагдсан байна. Мөн Тайваны нэгэн бүжигчин эмэгтэйг $30 мянган төлсний дараа чөлөөлсөн тохиолдолж байдаг. Тиймээс барьцааны мөнгө төлөх нь заримдаа хүний амийг авардаг. Харин Верагийн хувьд шаардсан мөнгө нь $500 мянган байсан нь өмнөх жишээнүүдээс даруй 10 гаруй дахин өндөр байж. Түүний гэр бүл ийм их мөнгө босгох ямар ч боломжгүй байсан юм. Гэхдээ Верад юу тохиолдсныг ойлгохын тулд түүний очисон байж болзошгүй газруудыг ойлгох хэрэгтэй.
Өмнө нь олон ч дугаараар ярьж байснаар Мянмар Тайландын хил орчим дэлхийн хамгийн том цахим залилангийн төвөд байрладаг бүс нутаг болжээ. Эдгээр нь хитгэн барилга биш, жижиг хотуудтай дүүцгүүс хэмжээний аврах цогцлбород. Дотор нь банк, ресторан, эмнэлэг, ажилчдын байр хүртэл байдаг. Гэвч өндөр хан, өргөстөр, автомат буутай хамгаалагчдын цаана хэдэн 10,000 хүн орчин үеийн боолмод албадан ажилладаг. Австралийн сүүлд гаргасан судалгаагаар Тайланд Мянмарын хилийн дагуух ийм төрлийн төвүүдийн тоо 2021 онд 11 байсан бол 2025 он гэхэд дор хаяж 27 болж өссөн байна. Ердөө 4 жилийн дотор бараг 145%-аар өссөн гэсэн үг. Учир нь 2021 оны 2 дугаар сард Мянмарт цэргийн эргэлт гарч армийн эрх мэдэл тогтсон. Олон улсын хориг арга хэмжээний улмаас гадаадын хөрөнгө оруулалт багасж, улсын орлого эрс буурсан байна. Ингэснээр зарим бүс нутагт зэвсэгт бүлэглэлүүд хууль бус бизнесийг чөлөөтэй явуулах боломжтой болсон гэж шинжээчид үздэг. Coolcast өмнөх дугааруудаа KK Park гэх нэртэй алдартай газрын тухай ярьсан. Энэ газар олон монголч иргэн баригдаж, бас олон хүн суллагдж байсныг бид мэднэ. Нэгдсэн үндэсний байгууллагын тооцоогоор зүүн өмнөд Азийн хэмжээнд 200,000 гаруй хүн ийм төвүүдэд хүний наймаагаар хүргэгдсэн байна. Энд Хятад, Вьетнам, Филиппин, Энэтхэг, Малайз, Монгол, Индонез, Тайланд, Этиоп, Кени, Уганда зэрэг 60 гаруй орны иргэд байдаг. Хөөрхий бүсгүй Верагийн хэрэг бол ганцхан тохиолдол биш, асар олон мянган хүн ийм хувь заяаг эдэлж байна. Одоогоор эдгээртээ тэмцэж байгаа хамгийн том хүчин бол Хятадын засгийн газар болоод байгаа. Тэд Тайландын эрх баригчдтай нийлэн олон ч иргэдээ авраад байна. Маш том арга хэмжээний үр дүнд 7,000 гаруй хүн суллагдсан байдаг. Гэхдээ 200,000 гэсэн тооны хажууд 7,000 бол маш цөөхөн үзүүлэлт юм. Сүүлд 2025 оны 8-9 сарын хиймэл дагуулын зургуудыг судлахад KK Park болон бусад залилангийн төвүүдэд шинэ барилгууд үргэлжлэн баригдаж байсан нь тогтогджээ. Өөрөөр хэлбэл цагдаа нар нэг газарт ажиллагаа явуулахад гэмт бүлэглэлүүд зүгээр л өөр газар руу шилждэг. Харин Вера Кравцовагийн хувьд түүний гэр бүл өнөөдрийг хүртэл хариулт хайсаар байна. Белорусын гадаад хэргийн яам Тайланд болон Мянмарын эрх баригчдтай хамтран өргөмжит консулуудаар дамжуулаад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаагаа мэдэгдсэн байдаг. Гэвч хамгийн том асуудал нь цогцос байхгүй, чандар байхгүй, ДНХ-гийн нотлох баримт байхгүй. Иймээс 2025 оны 10 дугаар сарын 4-өөс хойш Верад яг юу тохиолдсныг хинч бадтай хэлж чадахгүй байна. Энэ тодорхойгүй байдал нь түүний эцэг эх найз нөхдийн хувьд хамгийн том шаналл болсон юм. Тэд Верагийн сошиал хуудсанд одоо ч зураас үлдээж, түүний инээмсэглэл, түүний мөрөөдөл, түүний сайхан сэтгэлийг дурссаар байдаг. Тэд найдвараа бүрэн алдаагүй, гэхдээ үнэндээ нүүр тулах боломжгүй хിവэр байна. Заримдаа тодорхойгүй байдал нь үннээс жилүү хэцүү байдаг. Учир нь хүн хайртай нэгний алдсан гэдгээ мэдвэл цаг хугацааны явцад гашуудаж аажмаар эдгэрч эхэлдэг. Харин амьд уу өгсөн үү гэдгийг нь мэдэхгүй байх нь тэр шархыг хизээж аниулдаг. Өдөр бүр дэлхийд даяар мянган хүн өндөр цалинтай ажил, модель, жүжигчин, крипто мэрэгжилтэн, харилцагчийн гүйцэтгэгчний ажилтан гэх мэт хурамч заруудын өрхөнд орсоор байна. Верагийн нэр олон нийтэд хүрсэн. Харин хэвлэл мэдээлэлд хизээч гардаггүй хэдэн мянган хүний хувь заяа өнөөдөр ч харанхуй хിവэр байна. Статистик бүрийн цаана хин нэгний охин, хин нэгний хүү, хин нэгний найз, мөрөөдөлтэй жирийн нэгэн хүн байдаг. Тэд илүү сайхан ирээдүйн төлөө алхам хийж байна гэж бодсон ч эцэстээ орчин үеийн боолчлолд орж. Вера Кравцовагийн хэрэг бол ганцхан бүсгүйн эмгэнэлт хувь заяа биш. Энэ бол өнөөдөр ч дэлхийд даяараа үргэлжилж буй хүний 8 цахим залилан орчин үеийн боолчлолын бодит дүр зураг. Түүний гэр бүл өнөөдөр ч хариулт хүлээсээр байна. Тэр үнэхээр амьд байгаа юу? Эсвэл барьцаалагчдын хийсэнчлэн нас барсан уу? Энэ асуултын хариу одоогоор байхгүй. Гэхдээ Верагийн түүх нэг ч хүнийг ийм өрхөнд дахин оруулахгүй байх сэрэмжлүүлэг болж чадвал түүний мөрөөдөл, түүний амьдрал дэмий үрэгдээгүй гэсэн үг байж болох юм а.